За би бүх бүсгчүүдтэй бүх ээжүүдийн эмэгтэйчүүд охтуудтай бидний баярын мэндийг хүргэе. Тэгээд яг гол сүз одоо хамгийн их одоо тав мэдээж баяр хүрж байгаа бас баярлж байгаа гэдгийг илэрхийлж байгаа зүйл болохоор яг өнөөдрийн хүртэл 25 жилийн турш намайг тайз дээр одоо ингээд яг одоо амьдрахад дандаа хань олж ирсэн, төшөг болж ирсэн, намайг дандаа дэмжижсэн би бүх эмэгтэйчүүдэд баярлалаа гэж хэлэх хүсэж байна. Тэгээд цаашд би бол мэдээж надад зөндөө их мөрөдөл байдаг. Тэгээд дандаа өвчлэн дандаа эмэгтэй хүмүүс рүү чиглэсэн одоо контентууд дандаа бидний тухай одоо бидний одоо амьдралын амар гоо нарийн нюансыг ч юм уу дандаа хуваалцсан урамтай зөндөх гаргах болно. Тэгээд та бүхэндээ үнэхээр аз жаргал хүсье өөрийнхөө хүснээр амьдрч шиг өөрийнхөө орон зайг дандаа ингэж хамгаалж хинч халдчихгүй юм гоё орон зайтай маш гоё ингэж аз жаргалтай амьдраарай гэж хүсэж байна. Хамгийн анхны би даасан тоглолтоо хийж байхад ямар мэдрэмж төрж 25 жилийн урлагийн тайзан дээр байсны дараа өнөөдөр та юу бүтээж чадсан ямар мэдрэмжийг авч байна? Хамгийн анх нь одоо хэдийгээр би 2011 онд хамгийн анхны том хэмжээний тоглолт хийж он довтой хийжсэн. Дүүрэн одоо айдас байсан. Айдас хэзээч би нөгөө нэг юм за миний алдаа гэдэр уучлаа одоо эрс төч маа миний алдааг уучлаа гэж ойлгож чаддгүйсэн байхгүй. Яг одоо миний тоглолтын дээр яг намайг гэсэн хүмүүс ирдэг. Яг намайг сонсдог хүмүүс ирдэг учраас энд магадгүй техникийн алдаа ч юм уу магадгүй сэтгэл хөдлөлөд гаргасан алдаа нь тий алдаа тооцохдохгүй байхаа гэж мэддэг байхгүй. Тэр хэмжээнд хүмүүс намайг хүндэлдэг болсон гэж ойлгодог. Тэгээд дээрэс нь миний дуу бас хүний амьдралд айгүй олон одоо хань олж исэн. Айгүй олон түүх сонсч байсан. Тэгэхээр би ингэж нөлөөлж чадчихна гэж бодохоор би айгүй баяртай байдаг гэж болно. Тэгээд өнөөдрийн хүртэл зөндөө олон амьдралын туршлага зөндөө олон жил амьдарчлаа бас тий бас аваад жил амьдарсан. Тэгэхээр магадгүй хүнтэй би тэр хүний дотрыг ингээд хуваалцаж дуулж чадах хэмжээний өөрийгөө бодсон гэж бас жоохон тоож эхэлж байгаа гэж болно. Тэгэхээр танд би хань болж байгаа бас хүмүүс хань болж байгаа гэж бодож байгаа. Дуулах бүтээлүүдээ пенүүд ихээ хүсэлтээр сонгоо өөрөө шигшиж сонгоо. Энэ удаа ястаа би өөрөө оруулсан. Яагаад тэгэхээр нөгөө тоглолтын мань үндсэн нюансыг ингээд бодоод тэгэхээр ингээд за ийм нэлээд олон сонин дуунд оруулсан шүү. Тийм. Тэгэхээр айгүй нэлээд баялаг гэж хэлж байна да. Тийм. Хамгийн анхны бүтээлээс эхлээл тоглолтын гэсэн. Тий, хамгийн анхны бүтээлчдэг миний үлгэн дууны бөгөө манай оргил ах хэрэгчээс би оргил ах дуулж өгч байгаа. Өдөр хүн өөрөө мдээгүй баг мартсан явж байгаа хаа маш олон дуутай учраас тийм тэгээд явна да. Тийм. Дууч баяцгаа 25 жил одоо тайзан өнгөрөөс хөдөө орон нутгийн үзэгчдтэй ер нь одоо ажлын тоглолт хийх үү. Тийм баяцгаа явж байгаа VIP тоглолт хийчихдэг гэж бас тэгээд. Тийм. Тэгээд тийм шүүмжлэл их орсон учраас би яг Асан аренаг 2 өдөр сонгосон. Тэгээд үнэхээр маш олон тоглолтоо өрсөлдсөн ч гэсэн яг намайг одоо үзэх 4000 гайгүй намайг нэг тий яг үнэхээр заавсангүй. Тэгээд яг би бэлэн юм үзэгчтэй болсондоо их баярлсан. Тэгээд энэ шууд ингээд орон нутгаар явах гэхээр би октоо бүжиглэх шоур орцсон. Тэгээд одоо тийм намайг хасагдах хүртлээ явж байгаа араас нь явах гээд байгаа. Тэгэхээр яг энэ тоглолтыг бүрэн бүрэлдэхүүнээр яг ингээл явна. Орон нутгаар явах төвтэй байгаа тийм. Тоглолтын хасах сюрпризээс задлал. За сюрприз гэвэл миний нөө би пянцыг бол би үнэхээр аягүй том бэлэг гэж бодож байгаа. Тэгээд пянц маань өөрөө 300 сая төгрөгтэй. Ингээд хэрвээ манай ирсэн зочд маань байгаа бол юу аа би пянцыг 50% хямдралтай авч болно. Дээрээс нь тоглолтод одоо эвэгтгч орж байгаа Chanel брендийн luxury брэнд тэгээд цүнхийг би нэг онцгой хувьд чинь бэлгэлнэ. Тэр цүнх маань өөрөө бас нэг өртөө нэртэй тэгээд би бас бэлгэлэхийн тулд өөрөө худалдаж авсан. Яг миний нөгөө нэг хамтын ажиллагааны юмд ирж байгаа биш. Би яг мөнгө гаргаж авсан цүнхээ би онцгой хувьд чинь бэлгэлэхийг хүсэж байгаа. Тэгээ бас нэг сонин тэр яхаа сонин надад гой санагц. Яг би хүнд гутал үлдэхээ дуртай. Тийм тэгээд гутал бэлгэлж байгаа гэдэг шиг. Манай Jokes brand-ийнх маань өөртөө санал тавь. Тэгээд гэхдээ гутал бэлгэх амар гоё байхгүй. Би өөрөө гунд бас бэлгэд гутаах дуртай байхгүй. Тийм тэгэхээр тэгээд өөр одоо санаанд орж байгаа зүйл. Ер нь бол дандаа бэлэг байлгах хэл хүссэн л дээ. Үүднээс ахвал одоо нэг зураг авалтын хааныг би дан амь цэцгээр ингээд маш том зураг авалтын хаан хийх гэж байгаа. Тэгээд яг өөрөө цэцгэн дуртай дараа би цэцгээ гэртээ авч явж байгаа хэд он хонолж амьдралч амж чадах байхаа. Тэгэхээр яг амь цэцгээр хийсэн маш том зураг авалтын хаан бас манай хүмүүс одоо хийж байгаа тийм. Тэгэхээр бас гэх мэтчлээ. Тийм. За баярлалаа. Бацнаа тийм. Шинэ